Монгол Улсын ерөнхийлөгч Эрхэмсэг ноён хүрэлцэх маш дотн халуунаар хүлээж авсанд баярлалаа. Мөн Монголын найрсаг ард түмэндсэн зочлонтгой сайхан сэтгэл гүн талархал илэрхийлж байна. Би Самиант нөхөртөөгөө хамт альчилж байна. За Австралийн амбан захирагчийн хувьд 2 тудаага ажил байна. Билл Хейден гээд өмнө нь 1994 онд амбан захирагчаар ажиллаж байсан хүмүүс 30 гаруй жилийн тэртээ Монголд ажиллаж байсан юм аа. Монголын 3 дахь хөрш болох Австралиас хийж байгаа миний энэ ажил бүс нутгийн их тайван доктортой байдал хөгжил цэцэглийн төлөө ижил хараа зорилготой арчилсан орнуудын хувьд манай хоёр орны хооронд олон жилийн турш өрнөн бэхжсэн харилцааны илэрхийлэл билээ. Манай хоёр орны харилцаа хэдэн 10 жилийн турш манай иргэд хоорондоо тогтоон байгуулж ирсэн холбоо харилцаан дээр үзэлдэг. Австралид амьдарч байгаа Монгол иргэдээр биднээс бахархдаг. Австралиас ч гэсэндээ олон жуулчин урлагийн хүмүүс бизнес эрхлэгчид Монголд ирж байна. За энэ ажлын үеэр бас тэд нартай уулзна гэж найдаж байна. Ирээдүйд улам олон австралчуудыг Монгол улсад ирж энэ үзэсгэлэнт динамик арчилсан улс орныг үзээсэй гэж хүсэж байна. Монгол Австралийн хооронд боловсролын салбарт хамтын ажиллагаа тэртээ 1994 онд түүхэн гараагаа тавихад зоригт 6 Монгол оюутан манай тэтгэлэг хөтөлбөрийн эхний шатнд Австралийг зорьсон юм аа. Хэдийгээр Австральд сурж байгаа монголчуудын тоо хэдэн мянгаар тоологдох болж байна. Тэгээд буцаж ирээд эх орондоо 90% нэмэр оруулж байна. Австралид ч гэсэндээ монголчууд манай хоёр орны нөхөрсөг харилцаа холбоог улам баттган баяжуулж байгаа. Мөн эрдэс баялаг эрчим хүчний салбарын талаар сонсож мэдэх хүсэлтэй байна. Австралийн компаниуд эдгээр салбарт бас хөрөнгө оруулж үйл ажиллагаа явуулдаг. Монгол улстай өрнүүлж байгаа манад хүншлэл, эдийн засгийн дэвшил, ур чадварын хөгжил, ажил эрхлэлтийн боломжуудыг тэлэх, ялангуяа эмэгтэйчүүдэд боломж олгох тал дээр хүчирхэг тодорхой өгөөж болж байна. Австрали Монгол улс эрсдээс өвөрмөц байгаль орчинтой тул уур амьсгалын өөрчлөлтийн ижил сорилттой тулгарч байна. Ажлынхаа үеэр би уур амьсгалын өөрчлөлтийн сөрөн тэсэг чадраа хөгжүүлж байгаа эмэгтэйчүүд, сэргийгт эрчим хүчний чиглэлээр суралцж байгаа залуучуудаа уулзахаар төлөөлж байна. Мөн дэлхийд алдартай Монголын хөдөө аж ахуйн салбар хэрхэн өөрчлөлтөнд дасан зогсож байгаа тухай мэдмээр байна. Энэхүү ажлын үеэр Монголын соёл, өв, ард иргэдтэй танилцах, үзэсгэлэн сайхан байгалыг шинтэн таалах завшаан тохиолж байгаад баяртай байна. Ажлаараа дамжуулан хоёр орны нөхөрсөг харилцааг улам гүнзгийрүүлж, ирээдүйн хамтын ажиллагааны суурийг тавихыг найдаж байна. Халуун дотн найрсгаар өгтөн зочилж байгаад дахин талархал илэрхийлье. Баярлалаа.